Монгол газрын одоо энэ хурал уншлага гэдэг маань болохоор одоо манай үеийн ангадугаар богдоос эхлээд үеийн манай богдуудын маань одоо дэглэлэн гаргасан энэ хурал. Тэгэхээр энэ сүм хэдийн одоо бид бүхний одоо Монгол газрын сүм хэдийн бас нэг голын хурал намын гол одоо нэг ажил болохоор цагаан сарын хурал тийм ээ. Тэгэхээр энэ цагаан сарын хурал таарч байгаа энэ цагаан үед богдынхаа намтрыг бас ингэ ярьж одоо богдын өглөөний 4-5 цаг ингээд маш их эрт одоо ингэж дээшлж босдг юм байна. За тэгээд дараагаар нь эглэлийн үг айлталгүй хэлний жил байлдаг. Хэлний жил уншдаг гэхээр. Тэгэхээр энэ лам тэгэхээр богдын одоо яг энд унших гэж байгаа энэ одоо нэг өдрийн уншлах гэдэг бол яг лам хүний тухайн яг нэг өдрийн болохоор одоо нэг өдрийн цикл биш тийм ээ. Нэг өдрийн энэ хугацаанд уншдагтай. Яг давхцаж байгаа учраас энэ болохоор сонсож байгаа үзэж байгаа хүмүүст сонирн болов гэсэн үднээс бас танилцуулж байгаа. Тэгэхээр лам хүний бас амьдралыг болохоор богдын амьдралаар жишээлээд бид нар бас ойлгож болно тийм ээ. За эглэлийн үг тэгээд шүн дунд хэрэг нойрсноо. Заримдаа уншлах бясалгал их хүчээр 30 наснаас дээш бүсээн тайлалгүй нойрсох, огт нойрсолгүй шөнийн турш бүхэл өнгөрөөс нь маш олон гэж. Тэгэхээр энэ бол бас их энэ юу чухал нэг зүйл байгаад байна. Тэгэхээр шүн дунд уншлага ингээд маш их юутай учраас тэр уншлага ингээд одоо ингээд яг л бид нар ч гэсэн ингээд заримдаа уншлага ингээд багтахгүй үед болонгууд нь уншлагаа унших дүрх гэдэг заримдаа маш их цагийг ингээд зарцуулдаг ш тийм үү. Сайн байцгаана уу? Монгол хотод хувилгаад цуврал нэвтрүүлэгтээ иргэн давтаа морил. За, танд энэ өдрийн амар амгалан альтгая. За, энэ өдрийн амар амгалан альтгая. Ерөөл моломдоо сайхан орж байна та. Оо, сайхан. Тэгэхээр Монгол газрын бас нэг үг хэлээд нэвтрүүлэг эхлэх юм бас нэг үг бас хэлье. Монгол газрын одоо энэ хурал уншлага гэдэг маань болохоор одоо манай үеийн ангадугаар богдоос эхлээд үеийн манай богдуудын маань одоо дэглэлэн гаргасан энэ хурал. Тэгэхээр энэ сүм хэдийн одоо бид бүхний одоо Монгол газрын сүм хэдийн бас нэг голын хурал намын гол одоо нэг ажил болохоор цагаан сарын хурал тийм ээ. Тэгэхээр энэ цагаан сарын хурал таарч байгаа энэ цагаан үед богдынхаа намтрыг бас ингэ ярьж байгаа. Богдын намтрыг цадгийг ярьж байгаа нь болохоор маш их сайхан адис жанлав оршсон юм сайхан үйл явдал болж байна да. Тийм байна. Тэгэхээр өмнөх дугаар дээр хоёулаа 4-р богдынхаа намтрыг ярьж агаад одоо цаг маань одоо хүрэлцээгүй. За тийм учраас одоо энэ удаагийнхаа дугаар дээр бол одоо 4-р богдынхаа намтар цадгийг одоо үргэлжлүүлэн ярих байгаа. Тэгэхээр одоо энэ удаагийнхаа дугаарыг бол хоёулаа 4-р богдынхаа одоо богдын нэг өдрийн уншлагын тухай нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. Тэгэхээр өмнөх дугаарт хоёулаа бас ингээд дурж байсан богдын олон ингээд намтрууд байна. Тэр дундаа болохоор Банчин богдын одоо айлдсан 4-р богдын одоо сайхан дэлгэрэнгүй дэлгэрэн намтар байна. Тэр дэлгэрэн намтар дотор богдын нэг өдрийн уншлага номын үйл хэргийн тухай дурдсан бас юм хэсэг байна. Тэгэхээр тэр хэсгээс их надад намтар түгээ ярихаа ойлоо бас ингэж эхлэе гэж бодож байна л да. За тэр намтард бол ингэж гардаг. За богд гэгээний 4-р богдыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. 4-р богдын богд гэгээний нэг өдрийн уншлага номын үйл хэрэг нь за шөнийн сүүлийн хугацааны эхэнд дээшлээд эглэлийн үг ярилгүй хэлний жил уруулах тарин эрхний тарин хар манжрын бясалгал дүүдэн айлдаа дорж номжвын урт богн тарин жангараасгийн урт тарин уншнаа гэдэг эхлээд хэлж байгаа. За энэ дэр нэг жоохон тайлбар ус хэлье. За богд маань болохоор хэдийд одоо хамгийн анх гэнэ одоо нэг өдөрт болохоор анх дээшлэж ингэж босдгоо гэхээр шөнийн сүүлийн хугацааны тунгч. Нэг шөнийг болохоор одоо ерөнхийдөө бид нар түндэгийн нажир гэж ингэж яддаг тийм ээ. 6 тасалгаад 6 хувьт гэж ингэж ярьдаг. 6 хугацаад гэдэг. Үүнийг хэлэхээр шөний 3 хуваасны 3 дахь одоо хэсгийн одоо яг ихэнх хэсэгт мэдлэг гэдэг нь болохоор их үүрээр эрт мэдлэг. Эрт одоо дээшлэж босно гэсэн үг. Үүрээр одоо өглөөний 4-5 цаг ингээд маш их эрт одоо ингэж дээшлж босдг юм байна. За тэгээд дараагаар нь эглэлийн үг айлталгүй хэлний жил байлдаг. Хэлний жил уншдаг гэхээр. Тэгэхээр энэ лам тэгэхээр богдын одоо яг энд унших гэж байгаа энэ одоо нэг өдрийн уншлах гэдэг бол яг лам хүний
тухайн яг нэг өдрийн болохоор одоо нэг өдрийн цикл биш тийм ээ. Нэг өдрийн энэ хугацаанд уншдагтай. Яг давхцаж байгаа учраас энэ болохоор сонсож байгаа, үзэж байгаа хүмүүст сонирн болов гэсэн үүднээс бас танилцуулж байгаа. Тэгэхээр лам үний бас амьдралыг болохоор богдын амьдралаар жишээлээд бид нар бас ойлгож болно тийм ээ. За эгдэн үг айлталгүй хэлний жалуу уншдаг гэдэг. За аг жалуу гэж бид нар ярьдаг тийм ээ. Тэр аг жалууг хамгийн эхлээд уншдаг. За дараагаар нь ургуулах тарин буюу жургааг гэж байдаг. Энэ тарин нь болохоор нэг уншсан тарин номыг болохоор маш олон болгоод тэр тарин уншдаг. За мөн эрхний тарин, эрхний жалуу, эрхний тариныг уншаад дараагаар нь хар мандширын одоо бясалгал гэж байна. Жамбал новын одоо бясалгал уншаад дараагаар нь дүүдэн гэж байна. Дүүдэн гэдэг маань болохоор энэ гэлэн сахилтай хүний уншдаг одоо уншлахын бас нэг зүйл тийм ээ. За тэгээд дараагаар нь Дорж намжийн урт богино тарин уншдаг гэж байна. Тэгээд Дорж намжийн бурхны одоо тэр сүм тийм ээ. Тэрнийх нь урт богино тариныг уншсан. За Жангарасгийн урт тарин. За Жангарасгийн урт тариныг болохоор одоо манай монголчууд маань их сайн сонссон доо. Одоо гадна дотны олон дуучид болохоор аялгуулад ингэ сайн уншдаг. Мөн аялгуулад ингэ төв түн болоо бос хүмүүс ингэ Жангараас бурхны урт тариныг аялгуулсан юм болохоор одоо энэ YouTube болоод энэ олон нийтийн суугуудаар их явдаг шүү дээ тийм ээ. За ийм юм уншдаг юм байна. За үүний дараагаар угаалын эвзрээр угаал үлдэнэ гэж. За түүжийн налжир гэж хэлдэг. Тэр яг аг тарины ёсоор бол тэр угаал үлдэхтэй хүн яг ямар бодлоор тэр угаах аршааг нэж одоо бэлдэх үү. Тэгээ ямар гүнлэнгээр тэр биеийг ингэж гар нүрээ угаах гэдэг тэр ёсоор одоо угаалаа үлдэнэ гэж заавглаас. За урд урдын журам ёсоор за үүний дараагаар энэ намтар дээр ингэж ийм үг гарч байна. Урд урдын журам ёсоор совон бараа болгогч нар болгочд Дорж намзаа тэргүүтэн ухтлага өргөсний даруйд нь цай борцог өргөхөд өөрөө зоглолгүй борцгийг тэр хэвээр нь шүтэний өмнө өргөнө. За умаахан 3 уншаад санжаа тамжи тэмээхэр цайны тахил өргөн манжиг нэг аяг зоглоно гэж. За энэ мод юу гэж хэлж ийм гэхээр мөн одоо урд урдын тэр одоо юуны ёсоор өглөөний одоо цайг болохоор бараа болгогч нар авчирж ирэхэд нь бол мэдээж лам хуургын ёсоор эхлээд болохоор цайны дээжинсаа тахилаан болгоно гэж өргөнө. За умаахан 3 уншигд умаахан нь уншаад санжаа тамжид дөвээгүү гэж уншдаг ш тийм ээ. Тэр ёсоор бид нар болгоо цайны жамчтаа өргөж тахилаан бол өргөдөг юм байна. За тэгээд богд маань болохоор нэг аяга одоо манж ингэ зоглоно гэж. За тэгээд энэ дээр дараагаар нь бол ингэж бичсэн байна. За таалал ярамгүй үед тахилын цогцыг 2 удаан арчиж тахил өргөөд ламын чодов айлддаг гэж. За таал ярамгүй үед болохоор энэ жив нэг өдөр нь ерөнхийд нь ингэж хэлж байгаа. Тэгээд богд маань өөр газар заларч байсан ч юм уу эсвэл тухайн тэр өдөр дүүцэн байх юм уу эсвэл хурал номдог залрах үед болохоор өөрөө байж болно. Тэгээд тэр үед нь бол юу вэ гэхээр өөрөө болохоор тахилаан болохоор цогцоо саган цэвэрлж байгаад өөрөө бол ингэж тахилаан бас өргөдөг. Тэгэхээр бид бүхэн заримдаа ингэж боддог л да худаг товлгай дэхс дээдс бол одоо хүн дандаа хүнээр ингэж юм бүх юмаа ингэж хэлвчээд ингээд бас байдаг гэлтгүүгээр манай эрдээрвийн одоо тэр гадан бие ламнарч тэргээ за тэгээд одоо нэг гэлүүгийн богд зонхоос гэсүүлээ дараа зүгийн тэр ламнарч тэр худаг товлгаадад бүгдээрээ одоо энэ тагил өргөхдөө яг өөрийн биеэрээ бас ингэж өргөж байсан гэдэг юм домог дүгэн дээр ингэж гардаг. Тэр битгий хэл ингээд одоо энэ төрөчийн нэвтрүүлэг дээр хоёлаа бас дурж ясан чойжл гавж гэж хүнээд. Тэр номдоор гарч байгаа бол юу вэ гэхээр энэ хүрээний за нэрийг би одоо яг сайн одоо санахгүй мартсан байна. Нэг лам тэр хүрээний хам ном хам байсан уу эсвэл цорж байсан уу тэр хүн тахилын усаа авах та тахилын усаа өөрөө одоо тэр туул голоос юм уу тэр голоос өөрөө ингэж авдаг. Шавнараараа зөөлөгдөг. Тэр болохоор мэдээж олон шавнартай өөрөө их өндөр настай байсан ч гэсэн тахилын усаа өөрөө авчирж өөрөө тахилаа ингэж өргөдөг гэж. Тэр ясаар манай богд маань цогцон өөрөө зарчид цэвэрлээ тэгээд тахилаа өргөдөг. Тэгээд ламын чодов болохоор бүтнээр ингэж уншдаг байж. Ламын чодов гэдэг маань одоо манай лам хуургуу сайн мэдэн тийм ээ. Бид хүн өдөр болгон уншиж байгаа шүү дээ. Их их хурлуудын үеэр дандаа уншиж байгаа. Энэ одоо ном уншиж байгаа. За тэгээд ламын чодовын намжлагын үеш дүн шиг жив шиг за уншнаа. За дүн шиг 1 удаа, жив шигийг 3 удаа уншнаа. Тэгээд чирчөө. За чирчөө буюу гэлэнгийн чирчөө. Тэр гэлэнгийн үнний уншлагаа уншаад за зовоо жолбоо айлна. Зовоо жолбоо гэдэг маань одоо юу гүнрэг уншихад зовоо жолбоо гэдэг одоо мөргөдөг шүү дээ тийм ээ. Тэр гүнрэг уншуулж байгаа хүмүүс маань одоо ингээд тэр талигч анаас сурсан хүнээ ингэж төлөөлөж минжин гэдэг зүйлийг нь болонгот нь ингэртэй юм уу гэж биендээ барьж байгаа. Тэр хүнээ төлөөлөж мөргөхтэй өгöd тэр уншлага уншдаг. Тэр уншлагын дараа бас гардаг ч та зовоо жолбоо гэдэг. Тэндсэндээ болохоор эн чин гончгсон бурхан ном хуврагын мөргөл болдог.
За ингэж уншиж айлдаа 100 удаа мөрөгдгөө гэж. За ингэж мөргөл ингэж уншнаа. За 7 гишүүнтийн завсар. За ламын чадвар дотор гардаг 7 гишүүн тахил гэж байгаа. За энэ үед нь дэлгэр мандал өргөн 4 авшиг авахын биш 4 машиг авшиг авах уу 4 ман авах гэдэг энэ ламын чадвар дотор гардаг уншлагын үедтэй нь болохоор бог зонхоо болон номын барилгатай багш нарын нэрийн тариныг уншнаа гэж. За нэрийн тарин нь бог зонхын нэрийн тарин гэдэг бид бүхэн бог зонхын тарин гэдэг байгаа тийм ээ. Түүнийг уншина. За тэгээ өөрийнх нь багш нарын болгоодаа цанг гэж хэлдэг. Цанг. Тэгээ нэрийн тарины түүнийг нь болохоор уншина. За авах өгөхийн бясалгалаар Дэнаж явсан лама хэмээхийг олон удаа. За ламын чадвар дотор гардаг Дэнаж явсан лама түгжээж ингээд ийм 5 шат ном байдаг да. За тэр номыг болохоор мөн олон удаа ингэж давтаж уншиж айлддаг гэж. За үүний дараагаар Гэлүгийн Махамудрын бясалгал Махамудрын зава, чагчин зава гэж. За энэ номыг уншина. За мөн 13 бурханд Ямдгийн Элтонлыг дэлгэрэг ингэж айлднаа. За тэгээд бидний хэлж занснаар жигжил хааж 9,000 ондог лааж 9,000 дөртөв самаадаг гэж бид хэлдэг тийм ээ. Бид нар 10 хангал тахихта ингэж уншдаг шүү дээ тийм ээ. За зүгээр эгэл хүмүүстэй ойлгомжтойгоор ингэж хэлэх юм бол энэ уншлагыг уншихад хичнээн цаг зарцуулах ба гэхээр хурал уншлагын дээр болохоор бид нар 2 цагаас 2 цаг хагас хүртэл ингэж уншдаг шүү тийм ээ. Өглөөнөө 7-д хурал урахад 9 хагас хүртэл ингэж хурдаг шүү дээ. Тийм ээ. Манчтайгаа нийлээд ингэж хурдаг. Тэгэхээр тийм уншлага уншина. За мэдээж өөрөө уншиж байгаа тохиолдол арай жоохон түргэн уншиж магадгүй. Гэхдээ бол тийм хугацааны ингэж айлтнаа гэж. За тэгээд үүний дараагаар Омара Базанади 100-аас дээш тоогоор. За Ямараза 300-аас дээш. За бусад тариныг аль олон тоолно гэж. Тэгэхээр манай богдын бас нэг онцлог зүйл нь намтар түүгээр ажиглахад бол энэ тарин энэ үг болохоор тоонд нь хүргэж уншсан болохоор их олон байдаг л да. Тэгээд намтар дээр гардаг нэг үг бий. Заларч ясныхаа дараа 20 нас хүрэх үед би 20 нас гэж санаж байна. Тоог нь андуурсан байж магадгүй уучлаарай. 20 нас хүрэх үедээ яг майныг яг дүнчүүр уншсан. Дүнчүүр уншсан. Дүнчүүр гэдэг маань 100 сая шүү дээ тийм ээ. Тэгэхээр 100 сая одоо дүнчүүр маань ингэж тоолсон байна. Тэгэхээр манай богдуудын одоо уртлын дүрийг ярьж байгаад жамин зоржийн тухай ингэж ярьжсэн. Жамин зорж даш болдог. Тэгэхээр тэр хүний намтар түүхэн дээр гардаг нэг онцлог зүйлүүд нь юу вэ гэхээр дүрийг ярьж байхад үед тэр нэвтрүүлэг үзсэн хүмүүс бол санаж байгаа гартаа ирэх барьснаар би бүтээсэн гэж байдаг тийм ээ. Энэ хүн маань тэр жамин зорж маань болохоор маш олон тариныг тоонд нь хүргэж ингэж уншсан гэдэг. Тэр дөрөвдүгээр богдны бас нэг намтар дээрээс нэг онцлох нэг зүйлүүд маань энэ тариныг номыг олон тоонд нь хүргэж уншсан зүйлүүд багсаа. За мөн дараагаар нь Жангараасаг бурхны дөвтгтэй барилдуулан майныг болохоор одоо өдөр бүр 1000 удаа ингэж уншна гэдэг. Тэгэхээр энэ зөвхөн өглөөний одоо хэсгийг хэлж байгаа шүү дээ. За үүний дараагаар доромжаз айлтнаа. За зун бол лавранда, өвөл болвол зүүн ордондаа заларч Жамбал сончтыг бүтэн 3 удаа уншина. Тэгээ нэг биш байж та нэг уншчихад 3 удаа уншдаг байна. Тэгээ дараагаар нь Дэмбэрэл додов зэрэг магтаалыг альтна. За Дэмбэрэл додов зэрэг магтаал гэж болохоор яг тааллаараа бус Дэмбэрэл додов юм уу, гавсан юм уу бус магтаалуудыг бас уншдаг. За үүний дараагаар 2 дахь манжны үед мэдээж одоо ингээд дараагаар дараагийн манж барих үед бараалгах лам ноёдыг дэрээдэн бараалгах ба айлтгал аврал аль зохистойг нь энд айлтгал авна. Тэгэхээр богдод болохоор өдөр болгон мэдээж олон хүн одоо бараалгаж байгаа, айлтгалаа өргөж байгаа, жамжиг шүүлж байгаа. Тэгээд аврал айлтгаж байгаа. Тэгээд тэр бүхний айлтгалаа болохоор энэ 2 дахь манжныхаа дараагаар яг тэр үедээ болохоор айлтгалаа авдаг юм байж тийм ээ. Тэгээд яг тийм юутай байна. Тэгэхээр богдод бараалгаж байгаа хүн бол маш их байдаг. Тэгээд өндөр гэгэний намтар дээр байна уу? Айл нэг намтар дээр ингэж гардаг. Тэгэхээр өндөр гэгэнийг болохоор одоо ингээд тэр бас ингээд өндөр гэгэний намтар дээр үлээ би бас жоохон андуурч хийж магадгүй юуны нэг хотгтын бас дараагийн дүр дээр мөлөө нэг намтар дээр болохоор ингэж мөргөл айлтхад болохоор маш их олон хүн одоо дээрээсөө тэнд ингэж мөргөж ингэж айлтгал ингэж үе яажсэн гэдэг л та. Тэр үеийн энэ тийм гаргаж. За түүний дараагаар судар үзэж болгоно. За тэгээд ингээд дараагаар нь болохоор ерөөсөө өөрийнхөө тэр үзэх ёстой номнуудаа болохоор үзэж судлан тийм ээ. Баг болчих баг үед түрүүчийн дугаарт хоёлоо бас ярьжсэн номнуудыг болохоор хүрээний хангал магтаалууд гэсгэл бүх хүн номнуудыг ингэж санджигсан. Аг тарины бүх номнуудыг ингэж үзэж чэйжилсэн гэж. Үзэж чэйжлээс гадна лам хүний нэг хийг
ёстой зүйлүүд мөн тухайн дээр үзэж байгаа ламрын байна уу? За тэгээд судрын ёсны ном байна уу? Тарны ёсны ном байна уу? Номоо бас ингэж үзэж ингэж болгоно тийм ээ. За ингээд үдийн цайны үдийн зоог хүртэл болгоо судраг үзнэ. Үдийн зоогийн цаг болоход шүтээндээ усан дахил дахиж өргөөд за зоогийн дээжээр шов бормуу чумбу мотрааран урлаж гончигж ядан зоогийг нанчидмын дандислан умлаа даяа хэмээх тэргүүтнэр дээж өргөнө. За умлаа даяа гэдэг маань болохоор манай өндрөгийн айлтсан цав хоол ингэж барихад бурхандаа тахил болгож өргөдөг ном баг. Өндрөгийн айлтсан. Одоо ч гэсэн одоо Монгол газрын бүх одоо сүм хийдүүд одоо хоо хүмүүс лам хуургууд маань одоо эдэний дээж болгож ингэж өргөхтэй болохоор ингэж байна. За энэ ялангуяа умлаа даяаг бид нэр сайн мэднэ тийм үү? Хаврын ихэнх сарын 14-ний өндөргийн дүүцэн өдрөөр өндөргийн болохоор одоо цогчд өргөхтэй бид нар болох умлаа даягаар бас дээж өргөдөг ш тийм ээ. За энэ зар гарч байгаа шоу дээр чам бүнгэж хийн гэдэг нь болохоор гэлэн хүний ясаар тэр идэ зоглохтой хийдэг тэр зүйлүүдээр ингэж алж байгаа. За эдэний йогийн үүднээс нь зооглоод амаан зойлж горжингийн тарин зэргийг алнаа. Ингээ горжин уншдаг гэж юм тийм ээ. За үүний дараагаар Адиша гэгэний журам мэд 7 сац бурхан шүтээнийг өөрийн мотроор урлаж шүншгийг өргөнө. Тэгэхээр өндөр гэгэний тэр яг чаглан ёсоор өдөр бүргэн бурхан гонь гүсэн төгдөн тийм ээ. Лагшин зарлагын тааллыг ингэж шинээр ингэж бүтээдгийг болохоор гэгээ маань болохоор өөрөө ингэж айлдаж хэрвээ тэгж бүтээсэн одоо шуумал бурхан өдр байх юм бол шүншиг өдрийг нь бүгдээр нь өргөж 11-ыг нь өргөж тэгээд хүмүүс ингэж байдаг байжээ. За 3 дахь манж өнгөрөөд дахиад ингэ одоо судар үзнэ гэж. За ингээд мөн одоо судраа үзнэ. За тэгээд энэ үеийн завсарт нь гандан лавжаамаа мэгзэм тэргүүтнийг 100-аас дээш удаа айлдана. Тэр гандан лавжаа мэгзмийг болохоор өдөрт хамгийн багадаа нэг тоонд 100 тоонд хүргэж өнгөж уншдаг. За тэгээд баг ламрын тэргүүтэн судрыг болохоор давтаж уншна. Энэ одоо номынхоо болохоор одоо шаржин ламрын үгийг сайн мэднэ дээ тийм ээ. Шаржин гэж хэлдэг. Ургуулan бодож бясалгах. Номынхоо утгаа гулгуудыг нь өдөр болгон гэж давтаж одоо бясалгах, шаржин хийж анхааран болгож бясалгах зүйлээ хийдэг. За түүнээс 4 дахь манж гүйцээд хурд барин эргүүлэх тарин дарихын магтаал уншиж шүтээнд эргэл хороо үлднэ. За үүний дараагаар хурд барин одоо гартаа одоо мотортаа одоо хурд бариад эргүүлэх тарин буюу тэр майнинг дээр эргүүлэх тариныг болгон уншиж. За тэгээд дархийн магтаал 21-ийн дархийн магтаал унших гэдэг эргэл шүтээний булгаар ингэж иргэнэ. За завсар шилөөнд нь дархийн сүмд. За энэ их хүрээнд байсан одоо дархийн сүм гэж байгаа. Өндөргийн бүтээсэн 21-ийн дархийг ингээд тусгаалan залж исэн тийм дархийн сүм байгаа. Түнд заларч 21-ийн дархийн магтаал лигврэ уншиж олон сунаж мөргөнө гэж. Лигврэ гэдэг маань анхдугаар одоо далаа ламын айлцсан лигврэ болж дагва сэржийн ал гэдэггүй ногоон дархийн магтаал байдаг тийм ээ. Тэр магтаалыг уншиж олон удаа сунаж мөргөнө. Тэгэхээр энэ дээр бол гарч байгаа богдог олон удаа ингэ сахан мөргөдөг, мөргөл үлддэг. Тэгэхээр лам хуур хүний бас нэг хийх зүйлүүд бол юу хөр ондоон дэчин ший гэдэг дараа гардаг ясаар тэр өөрөө мөргөх зүйлүүд байдаг шүү дээ. Бог зонхол ламаас гэсүүлээд одоо өөрийн биеэр үлгэрлэж 7 одоо нөхдийн хамт болохоор өөрөө тэр бомш хийсэн гэдэг тийм ээ. Энэ ёсоор болохоор одоо мөргөнөө. За үүний дараагаар эргэсэн гомбын одоо сүмд заларч эргэсэн гом бурхтын өмнө залараа жангараас бурхны жүдвийн лам нарын мөргөл 7 гишүүн тахил чигдэн гомбоо магтаал уншиж сунаж мөргөнөө. За эргэсэн гомбын сүм гэж бас ингэж байсан байгаа. Эргэсэн гом буюу язгуурын 3 бурхны сүм. За түүн залараад одоо жангараасаг бурхны жүдвийн лам нарын ингээд мөргөл 7 гишүүн тахил. За чигдэн гомбоо гэдэг энэ бол одоо ингээд нэг магтаал юу гэлэн болмоо гэж хүний тэр одоо аяг тахимлаг хүний зохиосон жангараасаг бурхны ингээд магтаал гэж үүдэг. Ялангуяа нүнээс согжсэн хүмүүс бол сайн мэднэ. Чигдэн гомбоо гэдэг энэ тэр магтаалыг уншиж олон удаа мөргөж мөргөлийнхөө тоог ингэж авдаг. Тэр ёсоор нь болохоор одоо богдман мөн магтаалыг уншиж ингэж мөргөдөг байна. За залгуулад очир дэрийн дуган залраад мутраар өнөртөн хүж асааж дүн шиг жив шиг санжид молон жанлуу цогцол айлцсаар сунаж мөргөх ба тахих үед мутраар сэлнэн дилтнэ гэж. За тэгээд мөн очир дэрийн сүмд очиж очир дээр бурхан байгаа тийм ээ. Түүнд очиж дүн шиг буюу унлыг намжлах гэж. Одоо бодисодбын унлыг намжлах гэж одоо дүн шиг гэж бидний нэрлсэн тэр. За жив шиг буюу ловон даянгийн зохиосон
айлтсан одоо жившиг номыг бас уншдаг. За тэгээ ерөөлүүдээс санжид молмыг бүртгэн бас уншдаг юм байна. За тэгээ анхдугаар бүгдийн айлтсан жамдуул зурцыг айлддаг юм байна. За тэгээ тэр үед нь болохоор одоо тэр юуны 7 гишүүн тахил өргөх үед нь болохоор өөрөө өнгөд мотроор өөрөө сэлэнгийн өөрөө цогч жаад бас ингэж байна шүү дээ. За тахил өргөж дүүрээд судрыг удаан хугацаагаар үзнэ гэж. Тэгээд ингээд залгуулаа босд яг чөлөө гарах үед нь өргөндөө залраад мод судар ном гэж үздэг. За үүний дараагаар дор чандын жинсрэг олон айлдаад сүр тавина. Энэ оройны болж байгаа үг тийм үү? Дор чандын жинсрэг гэдэг маань болохоор юун дээр бид хүн гүнгэрэг уншихад гүнгэргийн лог гэж уншдаг тийм үү? Лог дээр болонгууд тэр нас нөхцсөн хүний өмнөөс нь дор чандын жинсрэг гэдэг зүйлийг нь болохоор тэр дор чанд бурханд ингээд жинсрэг гэдэг ламтж байгаа лам гэж бас өргөдөг ш тийм ээ. Тэр жинсрэгийг бас ингэж өргөдөг. Мөн одоо ням бүтээл хийсний дараа бас нэг энэ хаган жинсрэг гэж ингэж өгдөг ш тийм ээ. Түүнтэй адилхан. Ханд мэрэн орой болонгууд нь мэдээж сүр тавих тийм ээ. За түүнээс залгуулаа сандуу дэмжгийн ондог байлан өргөл сэршүм дарагч тэргүүтнийг айлдаад олон мөргөнөө. За өргөндөө байх үед оройдоо сандуу дэмжиг гэх мэтийн одоо тэр ондог гэдэг маань дэлгэрэнгүйгээр уншина гэсэн үг. За тэгээ байлан тохирол дорн бүлийг хэлж байгаа. Болон өрөө. За сэршүм гэдэг нь сэршүм хангал буюу дар хангал. Ялангуяа дарагчд айлдана. Энэ дарагчд гэдэг маань юу гэхээр гомбын хор шүү дээ. Махгал бохны хор. Банчин богд 4-р богдыг тодруулсны дараагаар ингээд шүнтэг ингээд шүүлээд бол юу гэхээр шүтэг сахиусандаа бол юу гэхээр энэ дарагчд буюу гомбын хор энэ сахиусыг сайн шүтээрэй гэж ингэж 4-р богдод тусгаалan нэг айлтгсан хүмүүс нь болохоор энэ дарагч сахиусыг их шүтэг энэ гомбын хор тийм ээ жин шиг нэг олон мөргөнөө. За тэгээд шүн дунд хэрд нойрсноо. Заримдаа уншлаг бясалгал их учир 30 наснаас дээш бүсээн тайлалгүй нойрсох огт нойрсолгүй шөнийн турш бүхэл өнгөрөөс нь маш олон гэж. Тэгэхээр энэ бол бас их энэ юу чухал нэг зүйл байгаад байна. Тэгэхээр шүн дунд уншлага ингээд маш их юутай учраас тэр уншлага ингээд одоо ингээд яг л бид нар ч гэсэн ингээд заримдаа уншлага ингээд багтахгүй үед болонгууд нь уншлагаа унших дүүрэх гээд заримдаа маш их цагийг ингээд зарцуулдаг ш тийм үү. Тэгэхээр уншлага бясалгал их учир 30 наснаас хойш бүсээн тайлалгүй нойрс огт нойрсолгүй гэдэг нь болохоор бас нэг ийм зүйлүүд байна. Тэгээ богдын намтар дээр бас нэг ийм зүйл ингэж гардаг. Богд маань 30 настайдаа гэлэн сахилыг ингээд залсан байгаа. 5 дугаар далаалаа бас гэлэн сахил залсан. Тэгээд 39 нас хүртлээр болохоор юу гэхээр энэ намтар түүхэн дээр нэг юм мэдээ ингэж гарч ирдэг л да. Тэгэхээр энэ тухай нэг шар зорж ер нь намтар дээр бүгдийн дээр нь ерөнхийдөө тэгж бичсэн байгаа. Шар зорж нэг бичсэн намтар дээр ингэж байгаа. Шар зорж шүлгэлсэн намтар шүү дээ. Аяг тэгэмлэг бүтээснээс орон шилжих хүртэл амарч бүсээн тайлж нойрсхийг айлдсан ба нойрсовч өчүүхэн хугацаа төдийгөөс бус нойрсгоос сталин зохиосон гэдэг шар зорж давж амсангийн тэр одоо намтар дээр байгаа. За түрүүний одоо Банчин богдын айлтсан тэр одоо богдын намтар дээр хүртэл бас ингэж бас байдаг. Тэгэхээр бүсээн тайлж инээсгээд бас ингэж амарч чадаагүй гэдэг маань болохоор бас байгаа. Үүнийг болохоор баталгаа нь юу вэ гэхээр 4-р богдын зохиол бүтээлийг ингээд яхад бол маш их 39 нас үдэртэд ямар их юм амжуулж их юм бичсэн бэ гэмээр 500 гаруй нэр зүйлийн номыг айлцсан байдаг. Маш их олон ном гэсэн үг. Тэгээ үндсэндээ нэг бот юм болно л да. Тэгээ нэг бот ингээд болсон тэр номныхын зарим номных нь бол юу байхгүй л да, төгсгөл нь байхгүй. Эхлэлийг ингээд бичснийг тэр ясаар ном барлаж ингэж хэвлсэн байд. Тэгэхээр тэр их олон номыг ингэж айлцсан. Тэгэхээр саяын одоо бид хүн ярьж байгаа ингээд энэ уншлага гэдэг нь бол маш их. Тэр хоёулаа зөвхөн Ямдаг бурхны лаажмын уншлага болгох 2 цаг гавны уншлага байна. Тэгэнгүүтээ сандын уншлага, дэмжгийн уншлага гэх мэт босод уншлагууд маань болохоор маш их ингэж цаг орно. Ийм учраас болохоор бас их цаг их ордог учраас нь тэгж бүсээн тайлах завгүй тэгж байсан юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр саяын одоо Банчин богдын айлцсан намтард болохоор төгсгөлд нь бас ингэж байна. Дэргэдийн бараа бологчдод ил бус уншлага унших, тарин таалах тэргуутан олныг айлдах боловч бүгдийг нь нарийн нэгт эс мэдвэ. Тэгэхээр саяын энд хэлж байгаа Банчин богдын хэлж байгаа эдгээр зүйлүүд маань зөвхөн яг бус нийтэд илэрхий болж байгаа зүйлүүд нь. Тэгэхээр бараа бологчтой мэдлгүйгээр мдэггүйгээр богд маань бус үедээ бол айлжсэн дор уншлагуудыг юм бол тоо томшгүй их угадаг. Тийм байна. Тэгэхээр зөвхөн эндээс нэг бид нар юуг харж ойлгох вэ гэхээр
богдын одоо энэ нэг зүйлүүдээс нь яг лам хүний яг амьдралын хэм маяг одоо тэр шашин дэлгэр цаг бах үед гэлэн хүний тэр одоо яг лам хүний яг хийх ёстой гурал уншлах маань яг хэрхэн явагддаг вэ? Явж ирж вэ? Өдөр болгон яад нэг өдрийн амьдрал маань ямар вэ гэдгийг нь болохоор жишээлж харах бас нэг юм юу болох байх л гэж ингэж бас бодож байна. Тэгэхээр одоо хуучин дээдсүүдийн маань бол одоо өдөр тутмын нэг өдрийн амьдрал бол одоо ухаандаа бол одооны хэллэгээр энгийнээр ярихад бол ямар ч тийм зав чөлөө гэж хоромхон дурын ч одоо зав чөлөө байхгүй буян шамдаж тэгэж өнгөрөөсөн байх нь байна тий. Одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуу лам хуургууд бол одоо үүнийг сайн сонсож тэр мэтчлэн одоо нөгөө багш нарын айлтгаар бол одоо онжин дамби намтар жинжигдүүлж нэмлэн гэдэг чинь урд мэргэд яаж л явсан тэр энгийнээр орчуулж шүү дээ. Урд мэргэд яаж л явсан тэрнгээр явах юм бол ер буруутахгүй гэдэг энэ зав чөлөөгүй байх юм бол буруу юм муу зүү дуруу тагтахгүй ерөөсөө ном л одоо хөөж ивэл тэгээд одоо чи ерөөсөө сайн байна. Яруутай жишээ нь болгонгууд бид нар богдын намтраас өнөөдөр ярьж байгаа богдынхаа намтраас бид нар ингээд тийм байна. Тэгэхээр бид нар зөвхөн одоо энэ их стейцийн дээр намтрыг болохоор зөвхөн үзээд энд болгоор мэдээж биднээс хидийдсэн бодгол ухаан бэлэг бүх зүйлээр хидийдсэн бодгол их стейцийн явдал гэдэг. Бид бүхэн болохоор өөр дөрөө ингэж нэг буулгаж авч тэр ёсоор нь тэр их стейцийн ёсоор нь тэр явдал ясаг нь бид нар дуурайж яг тэр ёсоор нь явах хэрэгтэй мэ гэдэг тэр сургаалыг нь авах бол бидний бас нэг энэ өнөөдрийн нэвтрүүлгийг бэлдэж олон түмэнд хүргэж байгааг бас нэг бид нар олон түмэнд өгөх одоо бид нар бол одоо мессеж гэж яриа сурчлаа ш тийм ээ бид нар хүмүүс төхийн дээр одоо гол одоо бид нар зорилго маань бол биелнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр одоо манай 4-р богдын маань одоо гол үйл хэрэг нь одоо ер нь яаж за манай богд гол үйл хэргийг ерөнхийдөө цөөхөн зүйлээр товчныг хэлье. Бүх зүйлүүдийг нь болохоор хэлэхэд болохоор угаасаа ингэж багтахгүй. Тэгэхээр 4-р богдын намтар түүхийг ажиглах юм бол яг лам хүн хэрхэн номоо суралцдаггүй, хэрхэн номоо ингэж өөрөө сурч боловсродгүй, түүнийгээ хэрхэн одоо тэр шамнартаа одоо бүгдээрэнд нь заадгүй ном тэр ном заахаас эхлээд бусд нь ядгүй гэдэг тэр лам хүний тэр их стэйц суулгаадын намтрын яг юу болов бүтэн гэж харагдана. Тэгээд ер нь богдын намтрыг ингээд товчлоод хэлэх юм бол богдын үед гарсан гол хэдэн зүйл Монголын шашин соёлд оруулсан гол үйл хэрэг гэдэг болохоор богдын үед богдын зарлагаар дүүхэр датсан одоо байгуулсан байдаг. Тэгэхээр богд маань төвдөд залраад банчин богд болоод далаа ламтаа ингээд золгоод за тэдгээрээс ном ингэж урьдчилан дараа тусгаалan айлсан да би одоо Монгол газар одоо дүүхэр датсан одоо шинээр гаргах одоо сонгоотой байна гэж ингэж зөвлөж ярьж исэн гэдэг тэр намтар түүхэн дээр дурсан байна. Тэр ч ёсоор богд Монгол заларч ирснийхаа дараагаар 32 настай одоо 1806 Улаанбаатар жил дүүхэр датсан гэх болохоор их хүрээнд байгуулсан гэдэг. Тэгээд дүүхэр датсандаа Дэчин галав гэдэг одоо нэрийг хайрлсан. Дэлгэрүүлээд хэлэх юм бол Дэчин галав гүндүү гиви повон буюу их амгаланд галав галава бүхнээ одоо буянт одоо орд харш гэсэн байна. Тэгээд галав гэж байгаа нь юу гэхээр галаба гэдэг нь бол юу гэхээр Калачакра бурхны тэр одоо дүүхэр бурхны хот мандал жанхрын тэр одоо юу гэх юм болохоор галаба гэдэг. Тэгэхээр энэ дээрээс болоод галав гэсэн нэг чинь. За тэгээд мөн богдын үед хийсэн дараагийн нэг чухал тэмдэглүүлжтэй нэг зүйл болохоор өмнөх богдын үед байгуулсан Дамдин Янсан бурхны датсанд Бадам ёг нэрийг болохоор шинээр ингэж хайрлсан. Тэгэхээр одоо энэ Бадам ёг болоод Дэчин галав датсан маань одоо сэргээд мөн одоо ингэж гарч байна тийм үү? Тийм байна. За үүний дараагаар нэг чухал зүйлүүд маань юу вэ гэхээр 33 нас үдэртэй да. Богд 4-р богд маань 1807 он. За энэ болохоор 14-р жаны улагчин туулаа жил шадвлан хийдэг байгуулсан байна. Шадвлан. За бүтэн нэр нь болохоор Шадв гэвэл жанчивлан гэж. Номлол бүтээл буян аравдах их бод хийд гэсэн нэртэй. За энэ хийд маань хаана байсан гэхээр одоо бид нэр шадвлан гэхээр бид нэр одоо шууд баг хаана байсан шууд мэдэж байгаа. Одоо Зуслангийн яг шадвлан Зусланд байгаа тэр газар одоо байгуулсан. За энэ маань ямар зорилгоор ямар үүргээр байгуулагдсан гэхээр хүрээний ингээд олон өмөлсөн хар шар өмөлсөн энэ газраас тусдаа аглаг тусдаа газар судрын ёсны ном, тарны ёсны номоо үзэл судлаад
төгссөн бясалгал бүтээлд ингээ яг шамдаад жинхэнэ өөрийн анхаарал нямлан хийж байгаа тэдгээр л амнаас зориулж олонний хөлнөөс зайдуу буйд газар бясалгал бүтээлийг хийх орон хийд болгож одоо шадивлан хийдэд байна. Тэгэхээр энэ манай хүрээмэн тухайн үед энэ одоогийн нэг Улаанбаатар хотын одоо энэ яг төв энэ хэсэгтээ байсан бол тэр бол аглаг газар байсан байх нь шүү дээ тийм ээ. Хүрээнээс жоохон зайдуу газар шадивлан гэж газар. Шадивлан гэдэг нэрнийх нь утга нь болохоор номлол бүтээл ингэ хийд гэсэн үг. Тийм. Монгол хэлэнд одоо шадвлан гэж бид нар хэлээ заншсан байна тийм ээ. Тийм байна. Тэгээд ингэж заншсан. За тэгээд энэ дээр сургаал айлдахдаа даяанч нар тус бүрэг өөрийнхөө агуу буюу өөрийнхөө тэр одоо шаваас юундаа болохоор заавал жадам судар их ламрын судрыг заавал залж байх ёстой гэж ингэж богд маань тусгаалan айлдсан байна. За энэ ёсоор богдын бас энэ зохиол бүтээл дээр болохоор нэг зүйлүүд гардаг ингээд тухайн хийд болгоны бодор ламдрын жаяг цаад нь ямар байх вэ, ямар ном эрдэм үзэх үү гэдэг олон удаа ингэж айлдсан сургаал нь тэр 500 гаруй дээр зохиол бүтээлээс тусдаа бас ингэж айлж исэн гэдэг юм зүйлүүд байна. Тэгэхээр зарим нь болгоороо бичгээр тэмдэглэгдэж ирсэн, зарим нь ирээгүй. Нэг ийм зүйлүүд байна. Тэгээд дараагаар нь 34 нас өдөртэй намтар дээр гарч байгаа 34 нас өдөртэй 1808 он шар луужил дэмжгийн уншлагыг болохоор дэглэн гаргасан гэж хэлдэг. За энэ дараагийн нэг чухал зүйлүүд байгаа. За хам жанчууд дорж ном. Жанчууд дорж бас. За энэ болохоор хүрээний хам номон хам байсан. Жанчууд дорж өндөр гэгээний сүмбэнгийн одоо лүн хүртээд өндөр гэгээний сүмбэн соён бүсгээр алтар бүтээлгүй гэж намтар дээр. Энэ их чухал мэдээ гэж би бодож байна. Тэгэхээр манай 4-р богдын энэ зохиол бүтээлийг ажиглахад өндөр гэгээний өндөр богдтой холбоотой магтаалыг зохиосон өндөр гэгээнд их сүсгэлсэн ийм зүйлүүдийг олон удаа зүйлүүд ажиглагддаг. Тэгэхээр одоо бид бүхний сайн мэдих бид бүхэн цагаан сарын одоо магтаал урахад уншдаг гэлэг додгүй буюу Даниэл Тэнтүүгээд магтаал. Гэлэг додгүй гэдэг хүрээний харанга магтаал дотор ордог. Гэлэг додгүй гэдэг магтаалыг болохоор манай 4-р богд маань болохоор зохиосон байдаг. Тэгээд тэр ёсоор нь бид бүхэн болохоор одоо ингээд уншдаг. Тэгэхээр мөн богдын намтар дээр гардаг л да. Богд маань Эрдэнэзуу хийд баруун хүрээ. За тэгээд цаашлбал энэ усан зүйлийн газар одоо өөрийн биеэрээ морилж очоод тэгээд тухайн тэр газарт усан зүйлийн газар сан тавих журам ёсыг ингэж тогтоолоо гэдэг намтар дүүгэн дээр нь бас ингэж гардаг. За тэгэхээр энэ саяын өндөр гэгээний сүмбэмийг соён бүсгээр зохиогоо гэдэг нь их чухал шүү дээ. Тэгэхээр соён бүсгийн дурсгал өндөр гэгээнээс соён бүсгийн дурсгал гэдэг маань одоо өсөг бичгийн юунд маш их цөөхөн л да. Саяхан одоо энэ онд нэг бас нэг чухал зүйлүүд маань л үгээр манай энэ гандан дэгшлэн хийдийн нөгөө эрдэм соёлын хүрээлэнгийн амгалан ном болоо бас лам хуургууд зам өдөр хүмүүс нээж байгаа өндөр гэгээний сүмбэмийг соён бүсгээр шинээр олсныг болоор ингэж олон түмэнд одоо ингэ сахан хэвлүүлээд олон түмэнд тараасан сахан чухал зүйл боллоо шүү дээ. Тэгэхээр соён бүсгийн дурсгал гэхээр маш ерөнхийдөө цөөхөн байдаг. Тэгэхээр энэ богдын сүмбэмийг болохоор алтаар ингэж бүтээлгсэн гэдэг нь маш их сайн чухал мэдээ болж байгаа. За дараагийн нэг чухал одоо 4-р богдтой холбоотой заавал дурдах нэг хэсэг зүйлүүд маань богд 35 нас өдөртэй байх үед 1809 оны Шаргчин могоо жилийн хаврын сүүл сарын шинийн 4-нд Лосолон их чааны цанид датсан байгуулагдсан гэж. За энэ бол болохоор Монгол газрын хүрээ газар байгуулагдсан цанид датсан гүү ухааны 2 дахь датсан байгуулагдсан. За энэ датсан маань одоогийн ямар датсан бэхээр Гунгой чойлон датсан. Гунгой чойлон датсангийн нэрийг болгонгоч сүүлд өгсөн л да. Энэ юуг нь болохоор ингэж байна. Тэгэхээр энэ цанд датсан 2 дахь датсан байгуулагдсан болохоор юм. За дараагийн богдтой холбоотой бас нэг чухал сурдах зүйл бол богд 36 нас өдөртэй байх үед буюу 1810 оны цагаан морин жил хүрээнд цам гарсан гэж. Цам гарсан. Тэгэхээр одоо бид бүхний хүрээ цам гэж ярьж байгаа, Монгол цам гэж ярьж байгаа энэ цам хэдийнээс үүсэлтэй вэ гэхээр яг энэ манай богдын үеэс гарсан. Энэ мэтэр ингээд саяын одоо Дүнхэр датсан байгуулсан, Гунгай чойлон цан зорийн датсан байгуулсан. За тэгээд энэ тийм тэтгэдгээ датсан байгуулсан энэ цам гарсан гэдгийг тэгэл зүйлээ товчлох юм бол манай богдын үед хийсэн шашин ном Монголын шашин соёлын түүхэнд хамгийн их чухал зүйлүүд маань эдгээр зүйлээр товчоолон хэлж болно л доо. Тэгэхээр бол одоо зүгээр бүр ингээд агуулгаар нь ярих юм бол бүр нэлээд товчлоод базаад өгнөхөд шүү дээ тийм ээ. Тэгэхгүйгээр нэгэнгүү дурдах юм бол энэ ч одоо асар их зүйл болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр түрүүн өмнөх дугаар дээр та бас нэвтрүүлэг өмнөх дугаарын эхэн дээр хэлж ийсэн манай богдын маань одоо
зохиол бүтээл гэх юм бол одоо хэмжээлшгүй одоо 500 гаруй зохиолтой гэдэг тэгж байсан. Тэгэхээр одоо энэ 4-р богдын маань одоо зохиол бүтээлээс одоо товчлоод сорчлоод одоо зүгээр одоо үзэгч хүмүүндээ мэдээлэл болох үүднээс тэгээ ерөнхийдөө цаг багтахгүй учраас хоёлоо бас ингэж бодож байна. Богдын зохиол бүтээлийг тусгай нэг дугаар болгож бас тусдаа бас ярьсан дээр юм шиг байна. Тэгвэл цаг бас багтахгүй байх. Тэгэхээр богд маань нэг боц сүм айлцсан 4-р богд маань. За тоолоод нарийнлангаа бүгдээр ингээд нэг нэр төрөл зүйлээр ингээд тоолох юм бол ерөнхийдөө 500 гаруй номнууд байгаа. За ийм байгаа. Тэгэхээр тэрийг болохоор хоёлоо баг тусад нь нэг дугаар хийгээд. Тэгэхээр өнөөдөр бол хоёлоо баг богдтой холбоотой бас нэг зарим домог түүх одоо тэр хүмүүс сонирн байж болох бай. Тэр домог түүхийн тухай бас нэг хоёлоо бас хүмүүстэй тэр талаас нь бас жоохон бас яриул бас зүгээр болов гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа ер нь зохиол бүтээлийг болохоор ерөнхийдөө тусна нэг дугаар ярих гэж бодож байна. Тэгэхээр түрүүн халахын чойжл гавжин дээр ламрын сэмбрийн ном дотор богтой холбоотой их сонь сонин гол их мэдээнүүд байдаг л да. Тэгэхээр тэндээс бас ганц хоёр домгийг нь болохоор маш богинохон ингээд яриа. Тэгэхээр халахын жавцсан дом ботгод 4-р хутагт шадуулын хийдийн олон ховрох тус бүрд нэг их бодмирийн зэрэг судрагч энэ та нарын дэрний ном болно шүү гэж зарлиг хайрлсан гэж одоо саяын дээр ламрын сэмбрээ дээр хэлдэг. Тэгэхээр дэрний ном гэдэг маань яг юу хэлж байна гэхээр тэр номыг байнга одоо бид нар хүмүүс ингэж ярьдаг гэдэг ширээний ном гэж ярьдаг тийм ширээн дээр нь байнга байж байгаа үргэлж түүнээс ингэж харж одоо ингэж явдаг нь одоо энциклопед маягаар ингэж ашигладаг ном шүү тийм дэрний ном гэдэг бол байнга шүтдэг байнга өвөртөж явдаг өврийн ном гэж ингэдэгтэй бас адилхан түүнийг юм болохоор дэрэлж унтна гэсэн үг биш л дээ байнга түүнийг үздэг гэсэн тэр ном ба тэгэхээр энэ үйл өгөхөөр тэр шадуулын хийдийг байгуулад лам тус бүрд ламрын чум их бодмирийн зэрэг хайрлаад за энэ номыг их сайн үзэж байгаарай гэж ингэж хайрлсан гэдэг. Тэгэхээр мөн болохоор энэ богдын нэг сургаал дээр байдаг. Богд бас нэг ингэж айлцсан байдаг. Хүрээний бүх аймагт энэ үед болохоор хүрээ чинь 36 аймагтай 36 гэж уучлаарай 26 аймагтай байсан үе. Тэгэхээр аймаг урт байх ёстой ном бол юу вэ гэхээр Санд жигсмийн жүд 300 бурхан Төвд Монгол хадмал Дай Кавинжино буюу мэрэгд гарахын орон ном. Энэ гурван ном заавал аймаг болгонд заалж бай гэсэн. За Сан жигсмийн жүд гэдэг маань юу гэхээр Сандуй, Дэмчиг, Жигжид, Ямандаг гурван бурхны тэр жүд буюу тэр одоо судруудыг. За үүн дээр нэмээд 300. За миний ойлгож байгаагаар бол 300 бурхан гэдэг тэр 300 бурхны тэр одоо бар хэвлийн тэр судрыг тийм ээ. За мөн Төвд Монгол хадмалаар мэрэгд гарахын оронд заавал заалж. Заавал заалж бай гэдэг нь лам хууруу болгон тэр үзэж байгаарай судлаа гэсэн үг шүү дээ. За тэгээ дээрээс нь гэж болж өгвөл инх хамглан хааны үед бүтээгдсэн жадам судрыг залвал их сайн гэж. За энэ болохын гут тэр нандин жадам судрыг тэр залвал их сайн гэж ингэж хэлдэг байсан байна. Тэгэхээр за нэг ингэж бас айлцсан байна. Тэгээд мөн чойжл гавжин ном дотор бас нэг ийм нэг зүйл байдаг л да. 4-р богд энэ үед байсан тэр Дэчин галав дацсан ингэж байгуулсныхаа дараа дүүхэр датсан шүү тийм ээ. Байгуулсныхаа дараа шөнийн турш цан хавиргад дэлдүүлэн бүрм хийлэх сайн гэж. Их үед нь болохоор хүрээний хам ном хан байсан одоо авган хайдав хам тийм ээ. Богдод айлтгсан юм байна л да. Зарлам ховргууд маань одоо сургууль лавнер хийх одоо цаггүй боллоо. Шөнийн турш одоо ингэж хангаж зурчгаад өдөр нь болохоор нөгөө номын хилцээгээ хийх ингэ цаггүй боллоо гэж. Тэгээд ингэ богдод боллоо ингэж айлцсан юм байна л да. Тэгт нь болохоор богдоос агуу хайдварт ингэж айлцсан байдаг юм байна л да. Маклаа би монголоор нь хэлье. Барих өгүүлэх гэдгийн дараа юу байх хэрэгтэй вэ гэж ингэж асуусан. За энэ болохоор төвдөр нь бол юу гэхээр зод зовоо гэж судар дотор нэг юм үг байдаг л да. Дамбичоны намнэд Лондондаггүй дагнад дэзэнжид марежид дүүгэржид хоноогоо гэсэн үг байна. За орчуулаад хэлэх юм бол бурхан багшийн шашин болохоор хоёр зүйл юм а. Иш онлын шашин юм а. За энэ бол ингэ нэг. За яг богдын айлж байгаа хэсэг нь болохоор юу гэхээр барих өгүүлэх гэдгийн дараа юу гэхээр түүнийг барих хийгээд өгүүлэх. Тэгээд дараагаар нь бүтээн үйлдэх хэрэгтэй гэж ингэж 3 хүн гэж хэлсэн. Тэгэхээр барих өгүүлэх гэдгийн дараа юу байх хэрэгтэй вэ гэхээр нь болохоор тэр нь болохоор бүтээх хэрэгтэй. Бүтээх гэдэг маань юу вэ гэхээр тэр үзэл судалсан номоо жинхэнэ анхааран авлага хийж одоо бясалгах хэрэгтэй, тэрнийг хийх хэрэгтэй. Жинхэнэ тэр одоо номоо унших хэрэгтэй. Тэгэхээр бол тэр намтар дээр гарч бол дүмбэр жидва хоноогоо гэж ингэж хэлсэн. Дүмбэр жидва гэдэг нь цан дэлтгэл
өөр юм үлдсэнгүй шүү дээ. Тэгэж ингэж айлцсан гэж. Тэгэхээр лам ховоруудын эн чинь нөгөө дацангийн лам нар ингээд шүнжэнгөө хурд урчгаар өглөөнд маргааш өглөө яаж номоо үзэхгүй гэж айлцсан гэдэг нэг юм томог төг байдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр дараагаар нь энэ дээр бас нэг юм зүйл байдаг. Энийг би шууд юуг нь уншия. Бидний умар зүгийн хувьд бурхан аврал итгэл 4-р баг Жавзандан ботогд ялгуусан эрэгт 8-р далаа ламын дүү болон мэндэлж лагшин садан барилснаар 9 эрдний бичсэн ганжуур тэргүүтийн гихшүүтэй бас адистай нандин шүтэг дүүхөр бурхны бүтээл тахлын зан бол мотрын авлага огоо төгсөн манал бурхны судрын айдан тэргүүтэн шашин туслах хов нөхцөл хотол чуулган уран залсан зарлагын цаглашгүй ихтэй дурдахын тулд их хүрээ өнд эдэггүй хүртэл цогчин гурал дэчин галав датсан бусад датсангууд сар бүрийн 18-нд үлэмж магтаал уншдаг хэмээн айлдваа гэж. За энийг юу гэж хэлж байна гэхээр манай яг богдын яг тэр зохиол бүтээлийг ерөнхийдөө намтар түгийг ингээд товчлон хурангуулад хэлсэн. Богдын үед 9 эрдний ганжуурыг болохоор төвдөөс залсан. За дүүнхөр бурхны тэр датсан сүм сургуулийг зөвхөн байгуул датсан сүм сургууль байдаг нь зөвхөн тэр байшин сав дугуун сүм бариад орхичих биш. Тэр нөгөө лам хуврагуудын үзэх, тэр нөгөө дүлцэн жинхраа бүтээх, хурал уншилгаан унших тэр үеэс нэг бүгдээр ингэ дэглэн гаргана гэсэн. Тэрийн нөхцөл бүржээж тэрийг нь гаргана гэснээс биш бол зүгээр нэг үг хэлээд эн чинь гаргана гэсэн үг шүү дээ. Дараагаар нэг чухал зүйлүүд байна. Манал бурхны их манлын тэр айдан одоо Монгол газар одоо энэ их манлын чог шинийн 8 болгон тэр сайн хурж байгаа айдантай хурж байгаа энийг эхлэн хэдий хөр яг 4-р богдын үеэс гэлээ. Мөн өндөр богдын үеэс ч гэсэн юутай байгаа. Ийм зүйлүүд байгаа. Тэгээд цогчин хурлуудад энэ өглөөмж магтаал гэдэг нөгөө юу гэж багддыг ингэж уншдаг болсон гэх мэтийн богдтой холбоотой ийм зүйлүүд бас байна. Ерөнхийдөө ингээд энэ богдын намтрыг төр буян яг өдөр банчин богдын айдснаар өдөр болгон сар болгон өдөр бүрийнх нь югаар за тэр тэгсэн гэж ярихгүй товчоолоод хэлэх юм бол ийм олон зүйлээр ингээд бас товчоолж бас хэлж болно л доо. Тийм байна. Тэгэхээр бит хоёрыг бас энэ удаагийн дугаарыг нэвтрүүлгийн маань цаг бас энэ түрээ дүүрч байна. Тэгэхээр дараагийн дугаард бол үргэлжлүүлээд 4-р богдынхаа одоо зохиол бүтээлийн талаар одоо үзэгч олондоо хүргэхээр болсон байна. Монгол хөтөлбөрөөр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээ өндөрлж байна. Дараагийн дугаараар 4-р богдынхаа зохиол бүтээлийн талаар эргэн уулзлаа. Түр баяртай.